Сайн бацгаана үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн эмийн 2 телевизийн мэдээ эхэлж байна. Ингээд та бүхэндээ мэдээ танилцуулъя. Хамаг Монгол төслийн хүрээнд Монгол улс, Оросын холбооны улсын халимаг Тува буураад, Өвөр Монголын үр тасс хорны Монгол туурхтны төлөөлөл энэ сарын 7-8-нд UB Palace-ын их танхимд Хамаг Монгол хамтарсан тоглолт хийх гэж байна. Одоо та бүхэндээ энэ тухай мэдээллийг хүргэе. Монгол ёс заншлаан дэлгэрүүлэх зорилгоор тос үйл ажиллагаа хийхээр болсон байна. Хамаг Монгол төслийг дуучин жавхлан тэргүүлэн хэрэгжүүлж байгаа бол бусад Монгол туурхтан бүхий улс орноос төслийг дэмжин оролцохоо мэдэгдэжээ. Гал бадраах үйл ажиллагааны нээлтийг өөрийн орондоо хийхээр төслийг санаачлагчийн зүгээс шийдвэрлсэн байна. Ялангуяа ихийн 5 хүүхдүүд одоо өнөөдөр эвтэй оюутаа явах ийм сайхан л одоо цагийг бэлэгдэж Хамаг Монгол одоо сэтгэлээрээ хөгжлөөрөө язгуур урлагаараа одоо дэлхийд манлайлж одоо бид бүхэн дэлхийд айдад бас дахин шинэ одоо Монгол гэсэн тэр одоо тодтголыг л одоо өргөж дэвшүүлэх гэсэн ийм зорилготой л энэ хүрээнд нээлтийн хүндэтгэлийн үйл ажиллагааны цэнгүүнд оролцохоор Оросын холбооны улсын халимаг Тува буураад ус болон Өвөр Монголын өртөө засах орны дуучид Хөмичд манай улсад өчигдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд газартлаа. Энэ бол сайхан түүхэн үйл явдалд оролцож байгаадаа маш их баярлаж байна. Энэ дууны клип гарснаас хойш Тувагийн ард түмэн маш сайхан хүлээж авсан. Видео клип болгон сонда по ажил даваа улаштыр жорох мангаа өрж жэдэлбэрэ дөрөнд по хаан зон шүтэ Хамаг Монгол оноор шүтэ өрдөрөө. За ингээд бол Хамаг Монгол дуу маань бас ингээд интернетээр Өвөр Монголд цацгцаа олон сайхан монгол хүмүүсүүд маань сайхан хүлээж авсан энэ дөх маш гоё үнэлж байна. Эзэн Чингис хааны үеэс улбаатай гал тахих ёслолыг 2011 онд санаачлан эхлүүлж 21 аймагт гал тахих ёслол үлдэж байсан бол энэ удаа Монгол туурхтныг хамруулж чадсанараа онцлог арга хэмжээ болсон юм байна. Нөгөөтэйгүр Монгол туурхтан химээх агуу нэрийн цан нүүдэлчдийн уламжлалт соёл дахин сэргэх ёстойгч онцолж байна. Учир нь цагаан сарыг дангаараа Монгол улс тэмдэглэх бус Монгол туурхтан даяараа тэмдэглэх учиртай гин. Иймээс Хамаг Монгол туурхтнараа галаа бадраах нь уламжлалаа дахин сэргээх эхний алхам хэмээн үзэж байгааж. Цаашлаад энэ ондоо багтаан халимаг Тува буураад Өвөр Монгол улсаар тойрон гал бадраах ёслол хийхээр зэхэж байна. Тамхины тухай хуулийг хэрэгжүүлж эхлээд 5 хоног байна. Энэ хугацаанд баар цэнгэний газруудаар үйлчлүүлэгчд болон тухайн аж ахуйн нэгжийн зүгээс хуулийн хэрэгжилтэнд ямар байр сууриас хандж байгаа талаар бид сурвалжлалаа. Тамхинаас татгалзаж гадуурхах цаг болсон гэж уриалж, тамхиталтын эсрэг хуулийг хөрсөн дээр буулгаж чадсан нь гинтийн үйл явдлын нэг байлаа. Цаашдаа хуулийн хэрэгжилт хэрхэн үр дүнтэйгээр үргэлжилхийг хэлж мэдгүйгээж тэд хэлж байлаа. Учир нь нийгмийн сэтгэл зүйг энэхүү хуулийн хэрэгжилтэнд дасгах хугацаа зайлшгүй хэрэгтэй байсан гэж үзэж байна. Хамгийн гол нь үйлчлүүлэгчдэд тамхи татах тусгай орчин өгүүлэгдэж байгааг онцолж байлаа. Хүмүүсээ орж ирж байгаа хүмүүс нь зарим нэг нь айгүй эрэг талдаа, зарим нэг нь амар нэг бухимдалтай. Одоо жишээлбэл юу гэдэг өнөөдөр манад 0 тамхи татчихлахгүй те энэ дотроо татчихлахгүй гадаа үүдэн татчихлахгүй чи энэ ууж сууж байгаа хүмүүс чи хаана татах юм? Тэр орчныг бүрдүүлж өгөөгүй мөртлөө зүгээр ингээд өөрсдийнхөө зүгээр эрэх ашиг те тааруулаад хуулиа гаргасч байгаа байхгүй юу? Миний зүгээс энэ тамхи татахгүй бас нэг одын зүгээр энэ тэнд явж байгаад энэ байгаа сууж байгаа орчин цэвэрхэн утаагүй болж л байна. Тамхи татах орчинг тусгайлан бүрдүүлээгүйгээс үйлчлүүлэгчид нууцаар тамхи татаж, баар цэнгэний газрын буудлын сандлыг шатаах, гал төмөр тавих эрсдлийг ч мөн дагуулад байгааг дурдж байна. Зарим нь ч их гоё үдээж авч байна. Зарим нь мэрсэр нууцаар татж байна. Татжгаад жоохон буудлын шатаачих тийм асуудал байна. Энд тэнд нуухт татаад зарим нь ч гарч татаад гадаа энэ тэрүүгээ дахиад татж байна. Ийхүү манайд тамхины эсрэг хууль хэрэгжиж эхлээд цөөхөн хонж байгаа хэдий ч иргэн аж ахуй нэгж хуулийн этгээд хуулийн хүндэтгэн даган мөрдөж байна. Гадаад дотоодын 30 орчим мянган жуулчдыг нэг жил хүлээн авдаг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 3000 орчим иргэн аялал жуулчлалын амьдралаа залгуулж байна. Өөрөөр хэлбэл энэ тосгонд амьдардаг айл бүр чадах хэмжээнд гар үйлдвэрлэж жуулчдад борлуулдаг гэсэн үг юм а. Тиймээс эдгээр өрхүүдийг жуулчдын сэтгэлийг татхуйс чанартай бүтээл үйлдвэрлэхэд нь хэрэгтэй багж хэрэгслэр хангаж эхэлсэн байна. Таны харж байгаа энэ гутлыг Хатгалын гутлын үйлдвэрийн суурин дээр үйл ажиллагаа явуулж байгаа гар урчууд бүтээжээ. Бүтэн өвөлдөө Монгол нутгийн цаг уурын эрсдэл суур амьсгал тохирсон дулаан алддаггүй, чийг татдаггүй гэд олон давуу талтай. Дээрээс нь гар аргаар хийсэн энэ төрлийн гутлнуудаас үн мөнгөний хувьд ч харьцангуй хямдхан байдаг. Гэхдээ гар урлал эрхлэгчдэд тулгамддаг хүндрэлтэй зүйл олон байгааг тэд мөн учирлаж байлаа. Үнэхээр санаас ирж байгаа материал маань чанар үнэхээр хүндрэлтэй байдаг.
Яагаад гэвэл тэр маань яг хэрэгсээ хангахгүй яан сүрэн тийм дутуу боловсруулалт тийм бол их орн маань үйлдвэрээ юм тийм байдаг учраас одоо хойш нь анхны бүтээгдэхүүн дээр ажиллаж байгаа улсууд нь болохоор маш чанар сайтай бүтээгдэхүүн гаргаж өгч байвал биднэрт юм хийж байгаа биднэрт бол урамтай авч байгаа эдэлж байгаа тийм хэрэглэж байгаа ард иргэдэд маань ч гэсэн хүн зонд маань ч гэсэн их хэрэгтэй юм гэж би бодож суудаг л да. Хөвсгөл нуурыг тойроод 24 жуулчны баз үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр баазуудыг түшиглэн хатгал тосхны иргэд өөрсдийн гар урлаа худалдан борлуулж амжиргаагаа тэтгэдэг байна. Гэхдээ тэдний бараа бүтээгдэхүүн гар аргаар хийдэг хоцрогдсон технологитой байдаг гэдэг шүүмжлэлийг дагуулдаг байжээ. Харин одоо энэ асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэж байгааг гар орчууд хэлж байлаа. Энэ Канадын төсөл сангаас нь гар орчуудыг дэмжиж 20,000 $20,000 үнэтэй тоног төхөөрөмжүүд авсарж өгсөн. Энэ нь бол одоо маш их түлхэс олж байна биднэрт. Тэн дотор болохоор эврээр юм хийдэг, эврийг одоо зүсдэг, хөрөөддөг, хээлдэг, эсхийгээр хийдэг, төмрөөр хийдэг, модоор хийдэг. Одоо ийм маш олон төрлийн ийм одоо гар урлын ийм одоо тоног төхөөрөмж авсарж өгсөн. Бид нар их туйлын баяртай байгаа. Канада улсын элчин сайдын яамнаас гар орчуудын бүтээгдэхүүнийг чанаржуулж, тэдний ур чадварыг дээшлүүлэх зорилгоор $22 сая тусламжийг үзүүлсэн байна. Амьдралынхаа төлөө өөрсдөө тэмцэж хөдөлмөрлөж байгаа иргэдийг дэмжих нь Канадын сангийн гол зорилго гэдгийг тус улсын элчин сайд онцлоо. Канад сангаас Монгол улсын хэмжээнд 380 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүнээс 22 төслийг зөвхөн Хөвсгөл аймгийн иргэдийг дэмжих зорилгоор баталсан байна. Манай сангийн хамгийн гол зорилго нь хүсэл сонирхолтой хөтлөгдөн хийж бүтээхийг зорж байгаа иргэдийн санаачлагыг дэмжих замаар тэдний асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэг юм а. Жуулчид ихтэй зуны цагт гар урчуудын орлого тогтмол сайн байдаг. Харин өвөл болохоор жуулчдын хөл татарч дотоодын цөөхөн аялагчдын царай харахаас аргагүй болдог гэлээ. Тиймээс жилийн 4 улиралд жуулчны хөл тасардаггүй. Аялал жуулчлалаас олох орлогоноос нутгийн уугуул иргэд илүү их ашиг олох боломжийг бүрдүүлэх шаардлагатай байгааг албаны хүмүүс энэ үеэр онцолж байлаа. Манай урд төрчийн нийслэл хотноо бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурал өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн хурлаар Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар өнгөрсөн жил томилогдсон Си Жинпин сүүлийн 13 жилийн туршид тус улсын удирдагчаар ажилласан хуужин Таогоос удирдагчийн эрх үүргийг нь хүлээн авах юм. Тус улсын одоогийн ерөнхий сайд Вин Жибао улс төр болоод эдийн засгийн гол бодлого чиглэлийн талаар танилцуулга илтгэл тавьснаар энэ удаагийн хурал эхэлсэн юм. Сүүлийн 10 жилийн туршид энэ хүндтэй албан тушаалыг хашсан тэрээр эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн жилийнхтэй ижил түвшинд хүргэх буюу 7.5% хүргэх хэтийн төлөвийг баримтлан ажиллах нь зүйтэй гэдгийг онцолж байлаа. 13 өдөр үргэлжлэх бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурал буюу хятадын парламентын хуралдаанд оролцогчид засгийн газрын гол албан тушаалтнуудыг томилох юм. Тухайлбал улс төрийн байнгын хорооны нэр нөлөө бүхий 2 дахь албан тушаалтан Ли Кинчаг одоогийн ерөнхий сайд Вин Жибаогийн оронд ажиллах бол шин сайд нарын танхимын төлөөлөгчдөд ч томилогдох юм. Үүний зэрэгцээ Хятад улсаас Япон улсын элчин сайдаар ажиллаж байсан Ван Юг тус улсын гадаад хэргийн сайдын албан тушаалд томилогдож байгаа гэсэн мэдээлэл ирж байна. Их хурлын төлөөлөгчид энэ удаагийн хуралдаанаараа төмөр замын яам, түүний ажил хэрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцгээр болж байгаа. Тухайлбал өнгөрсөн 2011 онд өндөр хурдны галт тэрэгний хэд хэдэн осол тохиож олон тооны иргэд амнаас эрүүл мэндээрээ хохирсон учраас менежментийн хувьд өөрчлөлт хийх тухай асуудлыг хөндөх шаардлагатай байна. Ийхүү энэ сарын 17-ны өдөр өндөрлөх хурлын Ши Жинпиний засгийн газар Си Жинпиний засгийн газар иргэдийн амжиргааны түвшний ялгааг хэрхэн арилгах болон улс төрийн товчооны албан тушаалтнуудын авилгатай тэмцэх, агаарын бохирдлын хэмжээг бууруулах зэрэг үйл ажиллагаатай холбоотой бодлогыг хэрхэн зохицуулахад дэлхийн олон нийт анхаарлаа хандуулж эхлээд байна. Армысыздар, құрметті көрермендер, кезекті хабар бағдарламамызды қабыл алыңыздар. Бүкіл Моңғол жоба аясында концерт болмақ. Олай болса кеше Ресей Республикасының Халімі Тыва Бөрәт ішкі Моңғол автономиялық аймағының қатысатын өкілдері елімізге келді.
Осы айдың 7-8 күндері бүкіл моңғол концерті астанамызда болмақ. Бұл концерттің басты мақсаты ұлттық салт-дәстүрді, ән-күйді сақтап қалу. Бүкіл моңғол бағдарламасын Моңғолия мемлекетінің мәдениет озат қызметкері жабықлан бастаумен болады. Алуңғуананың 5 баласының ынтымақтығын және ән әуемен әлемде ағалау мақсатымен осынау шараны ұйымдастырып отырмыз. Сонымен қатар аталмыш шараға қатысқалы Ресей Республикасының хәлімі Тыва, Біраттары және ішкі моңғол автономиялық аймағының әнші күйшілері елімізге келді. Осынау тарихи шараға қатысып жатқаныма өте қуаныштымын. Біздің клип жасалғаннан кейін азаматтар жақсы қарсы алып тыңдайтын болды. Бүкіл моңғол концертіне біздің моңғолдар да қатысуда. Осыған қатысып жатқанымызға өте қуаныштымыз. Барлық моңғол халқына сәлем жолдаймыз. Осы шараға басқа да мемлекетте тұратын моңғол азаматтарын көптен қатыстыру басты мақсат болуда. Сондай-ақ осы шараға қатысқалы келгенде хәлімік, Бөрат, Тыва азаматтар қуанышты екендігін айтты. Айта кетсек, Жабықлының бастамасындағы аталмыш шара осы айдың 7-8 күндері астанамызда болады. Шылым туралы заң жүзеге асқалы 5 күн болды. Осы уақытта түнгі клубтарда даяшылық етушілермен сол шаруашылық бірліктері заңның орындалуына қалай мән беріп отырғаны жайлы репортаж жасадық. Қабыл алыңыздар. Шылымнан бас тартып, шылымнан шығу үндеуін шығарып, шылымға қарсы заң шыққаны ерекше оқиғаның бірі болды. Кейінгі уақытта заңның жүзеге асуы қалай жалғасатынын олар айта алмайды. Себебі қоғамның психологиясын осынау шылым туралы заңға бағындыруға белгілі бір уақыт керек. Ең бастысы, даяшылық алушылар шылым шегетін арнайы ортаны қанымдап беру керектігін айтты. Даяшылық алатын кей адамдар осыған қуанып жатса, кей адамдар шылым шекпейді дегенде наразылығын көрсетіп жатыр. Қазір мына кафенің ішінде дегенде ішуге болмайды, дәретханада ішуге болмайды, далада да ішуге болмайды. Сонда мына адамдар қайда шылым шегет? Шылым шегетін ортасын дайындап бермей, заңды ойламастан шығара салды деп ойлап отырмыз. Менің ойымша шылым шекпеген деген дұрыс. Орта таза, темекінің түтіні жоқ, жақсы екен. Шылым шегетін ортаны арнайы шығарып бермегендіктен даяшылық алушылар жасырын түрде шылым шегіп, түнгі клуб кафелердің үстел орындығына темекісін сөндіріп, күйгізу осыдан болып өрт қаупі тууы мүмкін болып отыр. Кей адамдар тартпайды, кейбіреуі жасырын тартып жүр, ал кейбіреуі жасырын шығып кетіп, далада да тартып жүр. Заң жүзеге аса бастағанына біраз күн ғана болса да, азамат шаруашылық бірліктері заңды сыйлап, заңға бағына бастағанда жайт бар. Сыртқы ішкі 30 мыңдай туристерді жылында қабыл алатын Көпскіл аймағының Қатқыл қалашығында 3 мыңдай азамат туризммен өмір тіршілігін жалғастырып келеді. Бір сөзбен айтқанда, осы қалашықта өмір сүретін барлық отбасы қолөнермен шұғылданып, туристерге сатады. Сондықтан осы отбасыларды туристердің көңілін тартатын, сапалы өнім өндіруге керектенетін құрал жабдықпен қадамдай бастады. Сіздің көріп отырған мына етікті Қатқылдың етік өндірісінің жанында іс қызмет атқаратын азаматтар жасаған. Қысы суық, Моңғолия мемлекетінің құбылмалы ауа райына үйлескен, жылуын жібермейтін деген қатарлы ерекшелігі көп. Оның үстіне қолмен жасаған осы сияқты етіктерден бағасы жағынан да арзан. Алайда қолөнермен шұғылданушыларға көптеген қиыншылықтар кездеседі дегенді айтып өтті. Ар жағынан келетін материал осындай сапасыз болады. Неге дегенде әртүрлі себеп бар. Шала жасалған материал деген сияқты. Осыған еліміздің өндірістері назар аударып, сапалы материал жасап шығару керек. Өстісе бізде сапалы етік бұйымдар жасап шығарамыз деп ойламыз. Көпскіл теңізін жағалаған 24 туризм базасы іс қызмет атқарады. Осы базаларға сүйеніп Қатқылдың азаматтары өздерінің жасаған қолөнер бұйымдарын сатып өмір сүреді. Алайда олар бұйымдарын қолмен жасайды. Техника технологиялары ескі деген сөгісте шығып жатады екен. Олай болса, енді осы мәселе белгілі бір мөлшерде шешіле бастағанын қолөнермен шұғылданушылар айтып өтті. Канада қорынан қолөнермен шұғылданушыларға көмектесіп 20 мың ақш доллардың құрал жабдығын әкеліп берді. Мысалы, мүйізбен нәрсе жасайды дегенде мүйізді, аралайтын бедер жасайтын, кигізден ағаштан, темірден бұйым жасайтын техника технологиясын әкеліп бергеніне өте қуаныштымыз. Канада елінің министрінен қолөнер бұйымдарының сапасын жақсарту мақсатымен 22 миллион ақш доллардың құрал жабдықтармен көмек көрсеткен. Өмір тіршілік үшін күресіп, еңбек етіп жүрген азаматтарды қолдау Канада қорының басты мақсаты дегенді аталмыш елдің елшісі ерекшелеп айтты.
Канада қорынан Монголия мемлекеті көлемінде 380 жоба бағдарлама жүзеге асып жатыр. Оның 22 жобасы тек қана көпсігіл аймақ азаматтарын қолдау мақсатында бекітілген. Біздің қорымыздың ең басты мақсаты арман тілегіне жету үшін талпынатын азаматтардың бастамасын қолдап, мәселесін шешу. Туристер көп келетін жаз мезгілінде қолөнермен шұғылданушылардың кірісі жақсы болады. Ал қыста туристер азайып, ішкі аздаған туристер ғана қалады. Сондықтан жылдың 4 мезгілінде туристер үзілмейтін, туризмнен тауатын кірістен жергілікті жер азаматтары тіпті көп пайда табу мүмкіндігін ашып беру керектігін қатысты мамандар айтуда. Бүгін Бейжіңде 12-ші шақырылымдағы халық өкілдері бүкіл қытайлық жиналысының бірінші сессиясы ашылды. Осы реткі жиналыста Қытай коммунистік партиясы орталық комитетінің бас хатшысы қызметіне өткен жылы тағайындалған. Си Цзиньпин соңғы 10 жыл аталмыш елді басқарған Ху Цзиньтаодан елбасы міндетін тапсырып алады. Отырыс басталуға 2 сағат қалғанда ұлттық ту көтеріліп, оны тамашалау үшін орталық алаңға көптеген адам жиналды. Сессияны ашып, аталмыш елдің бас министрі Вен Жиабао сөз айтты. Ол соңғы 10 жыл бойы бас министр міндетін атқарған. Ол экономика өсімін өткен жылғымен бірдей деңгейге жеткізу, яғни 7,5%-ға жеткізу жоспарын шығарып, жұмыстау керек дегенді айтты. 13 күнге жалғасатын халық өкілдері бүкіл қытайлық жиналыстың бірінші сессиясында үкіметтің билік басындағыларды тағайындайды. Атап айтқанда парламенттік тұрақты комитетінің екінші басқарушысы Ли Кечаңды қазіргі министр Вен Жиабаоның орнына отырғызатын болған. Сонымен қатар Қытай елінен Жапонияда елшілікте жұмыстаған Ван Юи аталмыш елдің сыртқы істер министрлігіне тағайындалады деген ақпарат келді. Сондай-ақ аталмыш елде өткен жылы бірнеше поезд апаты шығып, көптеген адам жанынан айырылғандықтан менеджмент өзгертуін жасау туралы да аталмыш жиында талқыламақ. Осы айдың 17 күні Си Цзиньпиннің үкіметі адамдардың өмір деңгейін жақсарту, парақорлықпен күресу, ауа ластануын азайтуға алатын шараларды қайтып алатыны әлемнің назарында. Менде хэмбэнэгт нютгаар хатнэ. Брэд зангаланда зориулан хүрдэг Монголоо өндөхнэ Эмэн 2 телевизээ брэд айлгарбалтыг хэмэдэ танд хүрэхэд бэлэн болоо. Хүлээн авч үзээт. Хамаг Монгол тусал хэрэгжиж байгаа юм манай монгол шугамнаа хай мэдэж байгаа. Ордог үрнэ халимыг тува буряд өвөр Монголын өхдөөс хаа гүрэн Монгол туурнахтай төлөөлөл орлосон тоглолт мөнөө хараа 7-8 өдрүүдэд Монгол гүрэмдүмнэ зохиогдохоо гэж байна. Энэнд орлоо уран бүтээлчд өсгөлдөр Монгол гүрэмдүмнэ ирээ. Монгол яха заншлаа дээшлүүлэх зорилготой тус үйл ажиллагааг хийж байна. Хамаг Монгол төслийн дуушин жавхлан тэргүүлэн хэрэгжүүлж байгаа хада бусад Монгол туурахтан бүхий улс гүрнүүд төслийн дэмжин оролцож мэдэгдэх юм байна. Галбатраах үйл ажиллагааны нээлтийн өөрийн орондоо гэхээр төслийн ханаачлалын зүгөө шийдвэрлэх юм байна. Алунгай жин өхибүүд эйтэй байхыг бэлэгдэж баха хамаг Монгол өмнө дуу хуураараа хөгжлөөр дэлхийс тэргүүлж байха ийм л зорилготой энэ ажиллагааг хийж байна. Энийг хүрээнд нээлтийн хүндэтгэлийн үйл ажиллагааны сэнгүүнд орсоор Ордын холбооны улсын халимаг тува буряд гүрнэ өвөр Монголын өөртөө зах орны дуушид хөөмөшд манай гүрэнд ирээд байна. Энэ хада хайхан түүхэн үйл явдалд оролцож байгаадаа эгээлийн их хөвхөөтэй байна. Энэ дуунаа хэгдэж дуухны дараагаар туваага ард түмэн эгээлийн ханаар хүлээн авш байгаа. Хамаг Монгол дуунамны клип интернет со хэгдэхэн байгаа манай өвөр Монголын ард занууд эгээлийн ханаар хүлээн авш байгаа. Дуумны ханаар хурж байна. Эзэн Шингис хааны үеийнхээ улбаалан гал дахих ёхолыг 2011 онд ханаашлан эхлүүлж байгаахан. 21 аймагт гал дахих ёслол үйлдэж байхан хада энэ удаа Монгол туурахтны хамаарал шатахнаараа онцлог арга хэмжээ болж байгаа юм байна. Нөгөөтэйгүр Монгол туурахтан химээх агуу нэрийн саана нүүдэлчлээ уламжлалт яхад зөрөм дахин сэргэх ёслыг онцож байна. Ушир нь хада саган харъя дангаараа Монгол гүрэн тэмдэглэх бус Монгол туурахтан даяар тэмдэглэх уширтэй. Ийм уширхаа хамаг Монгол туурахтнаа гала бадраах уламжлаа дахин хэрэгэх эхний алхам хэгдэж байгаа онцож байгаа юм ах. Саашлаад энэ ондоо багтаан халимаг тува буряд өвөр Монгол улсаа тойрон гал бадраах ёслох хийхээр болох юм байна.
Тамхины тухай хуулийг хэрэгжүүлж эхлээд 5 өдөр мөнөө болж байна. Энэ хугацаанд баара сингэний газраас үйлчлүүлж байгаа болон тухайн аж ахуйн нэгжүүнээс зөвгөхөө хуулийн хэрэгжүүлэлт ямар байр суурь хандаж байгаа талаар маандууд сурвалжлаа юм. Тамхинаа татгалзаж, газуурхаа сагнины эрхэн гэрж тамхины эсрэг хуулийн хөрсөн дээрний буулгах шадахан гинтийн үйл явдлын нэг нь байлаа. Цаашдаа хуулийн хэрэгжил хэрхэн үри дүнтэйгээр үргэлжлэхийг хэрж мэдэхгүйш тэд ийгэж хэлж байна. Уширны нийгмийн сэтгэл зүг энэхүү хуулийн хэрэгжилтэнд дасгахах хугацаа зайлшгүй хэрэгтэй байх гэж үзэж байгаа юм хөө. Хамгийн гол нь өөрчлөлтөж тамхи татахад тусгай оршин үгээдэж байгаа онцорж байлаа. Манайхаар өөрчлөж байгаа заримны эргэг талтай, заримны их бүх юмдалтай хандаж байна л да. Манай эндсо нойсо тамхи татаж болохгүй, инэнсо баха татаж болохгүй. Харин газаа гарш татаж байна. Манайд уурших хуугаа занууд хаан тамхи татах вэ? Тэр орчны бий бол шадаагийн ушраа өгдөнгө эр хашигтад харуулаад тамхины тухай хуулийг баталж байна л да. Ийгээд тамхи татаж байгааха нэг бодлоо зүгээр л да. Энд тэнд явхад орчны сэвэрхэн болж байна л да. Тамхи татах орчны тусгайлан бүрдүүлээгүй ушраа өөрчлөлөгч нуусаар тамхи татаж баара сингэний газрын буудан сандлын шатаах гал төмөр тавих эрсдлийг мөн давхуулаад байгаа дурдж байгаа юм ах. Зарим сануудаж хайнаар хүлээн авш харин зарим нь нуусаар тасаж байна. Тэгээд нуусаар тасаж байгаад буудан шатаах түлэг ахуудл гарж байна л да. Зарим нь шиг газаа гараад л татаж байна. Хууль хэрэгжиж эхлээд цөөхөн хоног байгаа хэдийш ард занууд аж ахуй нэгж хуулийн этгээдэд хуулиа хүндэтгэн дахж мөрдөж байгааны инээнэ харагдаж байна хаа. Газаа дотоод 30 мянган жуулчдын нэг жилд манай гүрийн хүлээн авш байна хаа. Хөвсгөл аймгийн хатгал тосгонсоо 3 мянган оршим ард зан аялал жуулчлал дахаад амьдэрдэг. Өөрөөр хэлбэл энэ тосгонсоо аж ахуйдаг айл бүр шадах хэмжээгээр гар урлал хийж жуулчдад хөдөлдаалдаг гэх үг л да. Тийм учраас эдгээр өрхүүдийн жуулчтай сэтгэлд нийсхэн шанартай бүтээл үйлдвэрлэх хэрэгсээтэй багш хэрэгсээ хангаж өглөн байна. Таанда харж байгаа энэ гутлын хатгалай гутлын үйлдвэрийн хуурин дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа гар уршууд бүтөөхөн байна. Хүйтэн өвлөө Монгол нутгаа цаг уурын эрсдэс уур амьсгалд тохирхон дулаан алддаггүй, шийг татдаггүй гэд олод аваад талтай. Дээр хани гар аргаар хингээд энэ төрлийн гутлуудаа үнэс энэний хувьд шиг харсангүй хямдахан төсрө бол шадахан байна хаа. Тэгтээ гар урлаа эрхлэгчдэд тулгамдаг хүндрэлтэй зүйл байдгийг тэд мөн урьдчилан хэлж байна. Маандад ирж байгаа материалмны шанарны үнэхээр хүндрэлтэй байдаг. Жишээ нь хадаа дутуу боловсруулагдсан гэдэл анхны бүтээгдэхүүн дээр ажиллаж байгаа зонууд игээл хайнаар бүтээгдэхүүнээ хийж өгч байх шухал байна л да. Тэгээ хаа маандууд ш юм хөөхөд бэрх хайн болох мөн авш худалдан идэлж байгаа зонууд ш игээл хэрэгтэй гэж биетнэ бодорж байна. Хөвсгөл нүүрээ тайраад 24 жуулчны баз үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр базууд түшгэлэн хатгал тосгоны ард занууд өөхөдөнгө гар урлаар худалдаан борлуулдаг амжиргаагаа тэтгэж явж байна. Тэгэхдээ тэдний бараа бүтээгдэхүүн гар аргаар хөгдөж хосогдохын техник технологитой байхын гэн шүүмжлэе дахуулдаг байгаа. Харин мөнөө энэ ахуйдал тодорхой хэмжээнд шийдэгдэж байгаа гар уршууд хөөрөлдөж байна. Канадын төслийн сангахаа гар уршуудын ажлыг дэмжих 20 мянган амд долларын үнэс энтэй тоног төхөөрөмжийг авсархан өгөн байгаа. Энэ хадаа игээл их тус болж байна л да. Энэ багшинсоо эврээр юм хөх, эврээ зүсдэг хөрөөддөг, мөн эсхийгээр юм хийдэг. Төмрийн мотор гэх мэтсэн тоног төхөөрөмжийг авширж өгөн л да. Маандууд инээд игээл их баяртай байна. Канада гүрнээ шин сайдын яамнаа гар уршуудын бүтээлүүдийг шанаржуулах, тэдний ур шалварыг дээшлүүлэх зорилгоор 22 сая амд долларын багаж хэрэгслээ тусламжийг үзүүлсэн байна. Амьдралынхаа төлөө өгдөө тэмцэж хөдөлмөрлөж байгаа ард зооны дэмжихний Канадын сангийн гол зорилго гэдэг тусаг гүрнээ шин сайд онцлоо. Канада сангахаа Монгол гүрний хэмжээнд 38 төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Энэний 22 төслийг зөвхөн Хөвсгөл аймгийн ард зооны дэмжих зорилгоор баталсан байгаа. Манай сангийн хамгийн гол зорилго хүсэл хонирхолтой хөтлөгдөн хийж бүтээхүй зорж байгаа ард зооны ханаачлагыг дэмжих замаар тэдний ахуйдлыг шийдвэрлэхэд шиглэхэн байдаг л да.
Жуулшууд ихэдтэй зуны цагт гар уршуудын орлого тогтмол хайн байдаг байна. Харин өвөл болохоор шууштай хүл татарж дотоодын сөөхөн аялагчдын сарай харахаас өөр аргагүй болдог гэх юм байна. Тийм учраас жилээ 4 улиралд шуушны хүл тасрангүй аялал жуулчлалаа олохоо орлогыг нутгаа уугуул ард зонууд илүү их ашиг олох боломжийг бүрдүүлэх шаардлагатай байгааг албаны хүнүүд хөөрөлдөж байна. Бэшин хосе бүх хятадын ардын төлөөлөгчтэй их хурлаа өнөөдөр эхлэв. Мөн одоогийн хуралдаанаар коммунист намын ерөнхий нарийн бишгийн дараагаар өнгөрсөн жил томилогдсон Жи Жинфаны дөтөө 10 жилийн хугацаанд тусаг үрнэ удирдагчаар хөдлөн хуужинтайгаа удирдагчаа эрхийг хүлээн авсан байна. Энэ тухай мэдээллийг мөн танад хүргэх юмнэ. Тусаг үрнэ мөнөөгийн ерөнхий сайд улс төрөө болоод эдийн засгийн гол бодлого шийдлийн талаар танилцуулга итгэлийг тавьсаар мөн удаагийн хурал эхлэх юм. Хүлээ 10 жилийн хугацаанд энэ хүндтэй албан тушаалыг хашин тэрээр эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн жилдээ элтэд авах хүргэх буюу 7.5% хүргэх хэтийн төлөвийг баримтлан ажиллахын зүйтэй гэдгийг онцлон хэлж байгаа юм. 13 өдөр үргэлжлэх бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурал буюу хятадын парламентын хуралд оролцогчдод засгийн газрын гол албан тушаалтнуудыг томилох юм байна. Тодруулахаа улс төрийн байнгын хорооны нэр төлөө бүхий 2 албан тушаалтан Ли Кинаны мөнөөгийн ерөнхий сайд оронд нь ажиллах болж байгаа юм нарийн бишгийн танхимын төлөөлөгчдөд томилох юм байна. Үүний зэрэгсээ хятад гүрнээ Япон гүрэнд элчин сайдаар ажиллаж байгаа Ванг Ю тусаг гүрний гадаад хэргийн сайдын албан тушаалтад томилогдож байгаа гэх мэдээлэл ирж байгаа юм. Их хурлын төлөөлөгчд мөн удаагийн хуралдаанаараа төмөр замын яам түүний ашиг хэрэгтэй холбоотой асуудлыг андалдаж хэлсгээр болсон байна. Тодруулахаа өнгөрсөн 2011 онд өндөр хурдны галт тэрэгний хэд хэдийн осол тохиолдож олон тооны ард зон амин наха элүүр мэндээр хохирж усрахаа менежментийн хувьд өөрчлөлт хийх тухайн асуудлыг хөндөх хандлагатай байгаа юм. Энэхүү мөнөө хараа 17-ны өдөр өндөрлөх хурлаар Жи Жинфаны засгийн газар ард зоноо амьдаргааны төвшин ялгаая хэрхэн арилгахаа болон улс төрийн товшооны албан тушаалтнуудын авилгатай тэмцэх агаарын бохирдлын хэмжээ бууруулах зэрэг үйл ажиллагааны бодлогыг хэрхэн засуулахад дэлхийн олон нийтийн анхаарлаа хандуулж эхлэн байна. Амар жаачлалэрвэ эргэн өнөлөг өргөжлөр эслэр үгдэгэ MNJ телевизэнд гадалда байлэдгэн гэжээг мэдээсэнд амжидавтар біз. Бүдэн моол жонор төлөвлөл өдөрөв эртэ бурын шагдан бир төрө улс адаанга улс күрнээсэнд дагуундрып жоран хан жангас ага думгаллардын эв найрал салгал аразында харзаазын бужыглар сорулгалыг хамык монгол төлөвлөлдө аалчы төлөөлөгчүлөр дүн моол улска келди. Инжангаш бот угайна медээлэлдэслэр бүгдэгэ боо хүнүн эгезинде медэнин бараалхады болор біз. Эртэ бурын шагны моол жонорын харзаазын сэргэдир эв найралын бужыглар сорулгалыг баажылды кылып хэрэгжидип турарын ажилдан бөлө онзолоо айтып турган бо төлөвлөлдө моол улстын хавьяалык раачызы самтын оглож авхлан баштап кылып хэрэгжидип төлөвлөлгө Дова Бурят Халмык жаштыкы моол жонорын төлөөлөгчүлөрү детик биржип турарын билдирип турар. Алонго 95 оглог эптик эв найралдык жангыс демник турарын биз жугул сорулгабыз кылып турарбыз. База бүтүн моол жонорубуз орыш хоору yazı жанжилдарын делеке үстүндө мурнакчы турарын күзөп турарбыз. Бажылда дерб күндөткелдин ажыл үйлесин oyun тоглаазынга киржир ожун Орустун колбоонун Халимик Дова Бурят өбүр моолдун бодун жазаар улустун аалчылар төлөөлөгчүлөрү биздин улуска дуун Чингис хаан ужар көмөнүн шөлүнгө түштү. Ебо конжуг уткашнарлык төөгүлүк болушунда киржип келген базылык өрүнжүк болуп турар. Клип видео клип кылган соонда Бүдүн моол жонор орнун клипизин интернет сайттарга салдынган соңгор өвүр моолдун жонор дыкка эки күлэп алган. Бо болсо жараш жагай ажыл болуптур. Нийти жонумга айтырда oyun тоглоо эзинде каттап ужражакай. Улуг богдо Чингис хаанын үйесинен бери уламжлалдык от дагыр яздыны 2011 жылдан сагыштап биздин улустун жер бир аймакка от дагыр yazлалын эгилетип турган болсо бог аттап моол жонорун мөңнөп жооп турарын онзагайлык арга хэмжээлдер болуп турар. База моол уктук жонор деген төгүлүк аттын артында көчкөн жонордун уламжлалдык yazı жанжилдарын каттап сергедир улук сорулга салып турар.
За шага айнын жүгүлө Монгол улуска эмес, Монгол укту көчкүн жоннор деңнелинде демдегилеп эртирип турарын мында онзалап айтып турган. Ондук ужунба ажыл жорутулган Монгол укту хан жаңы сага туңма жоннорну кеят сүлдү сүлдесин кискидер башкы базым деп айтып болор. Ыңгайба ажылда Орустун холбоонун Тувап, Бурят, Хальмык, Өгүр Монголдун бодун жазар улустарга кылып керегжидер сорулга салып ажылдап турар. Таңкунун хойлу керегжи бегелеш 5 күн эртип турар. Бош шагуеда бар ресторан жерлерде хоштук шагуезин эртирип турар кишилер болгоч ажыл агай жеринин ээлери хойлу гайкыра керегжидип турар тугайына меделеп болор биз. Таңкунун баш тартып, таңкунун өңгөлөр шаг болгон деп койгуру көндүрүп, таңку отур хойлу шын журталгада керегжидип турар. Жорук болсо шагуезин билген жагай ажыл болушатан. Ыңгайлап хойлу канжа бажык тузалы керегжирин олар айтып билбейнин турган. Ужуру нийтлелдин сагыз сеткил бо хойлу керегжидерде өрөнү шагуе албан керек деп көрүп турар. Эңне чогулу болсо, таңку тыртар улустарга таңку тыртар тускай курлабыр керек болуп турарын мында онзалап айтып турган. Мында кирип келген кишилердин жартык бирези болсо, боптур деп жеткип турар. Жартык бирези ажыныштык көстүп туру. Железе мында келген киши нөйдүнүн өрөлүнгө таңку тартып болбос, мынга база таңку тартып болбос, жашкар үнүп база таңку тартып болбос. Инжарда ижипчи болурган кишилер кай аярага таңку тартарын билбейн тур. Ол таңкулар курлабырын тургузуп бербен ботунда боттарынын эрге ажыгынга дүүштүр хойлу батлап турар. Мен болсо бу хойлду теткип турармын. Ол жүгөтсө бу ара шебер арык, үч жок жагай күрелелде биз журтап турбуз. Таңку тартыр жер тургузуп бербен журналисттар жашы таңку тартып бар ресторанын саныр ширезин өртөдүр, от өрттүн айылы база эдерип турарын мында онзалап айтып турду. Жартык бир кишилер теткип турар, жартык бир кишилери жажыртынып тартып тур. Мында деңде жажыртынып тартып сандыл шире өртөтүп мага жок турар. Бу база аза бир айылдык толчуп турар айттыргылар. Хойлу керегжиди бегелеш 5 каш күн эртип турар болсо да, жартык журттакчылар ажыл агай жерлер хойлунун эдигеди, хойлусун күндөткөп эдерип тутуп турарын көрдө база жараш көстөп турган. Жаштыкы болгоч жиштикке үжө мыңжа аян жорукчулар бир жылда уктуп алыр, Көпскүл аймактын Хаткыл соорда 3000 ажык жы аян жорукчу эдерип, амдырар журталгазын ап жоруп турар. Бир сөздүн айтыр болсо, бо соорда журтап турар ал өрөгө саныботунун шадар хирезинин хос уст кылып, аян жорукчуларга борладыр деген сөз. Ындык ужун бо өрөгөлөр аян жорукчулардын соноргалын тарткан шынарлык бүдүмөл бүдүрөрдө керектик турар техник керекселдин жедирип турар. Силердин көрүп турар бу эдикти Хаткылдын эдиктин бүдүрүлгөнүн соорунда ажыл үлесин жортуп турар. Хол устчулар таарандыр. Соок кыштык Моңгол журтунун агар бойдузунга таарган жылык жашкар үндүрбес, шык тыртпас деген көбөй артык талалык база хол арганын кылган бу эдиктер үнө өртөктүн хоозунда жийик. Инжал заманда хол устчуларга толчуп турар ар бирге айттыргылар база бар деп олар анжалап айтып турду. Журтубузда бүдүрүлгөзүн ажылдап алгы бышка күндүрүп турар бүдүрүкчүлөр шынарлык жыба кылыр болсо, он бүдүмелинен эдик хеп таарап турар. Биздер кетти кишилеринин кылып турар ажылдары шынарлык болор. Ондук ужунба ажылда эки жүздөр болсо, арат жон болгоч улус ниеттелдин эт жазаанга улук тузалык деп бодоп турмен. Көпскүл көлдү дескиндир жерүдөрдө аян жорукчулар база ажыл үлесин жортуп турар. Бу базаларга дайынып Хаткыл соорунун журтакчылары боттарынын хол бутунан кылган бүдүмелдерин сатып сааратып журталгазын ап жоруп турар. Инжаза болар баран бүдүмелдерин хол арганын кылып турар, эрги техникалык кереглеп турар деген шуумжилел эдертип туру. Харын амды бу айттырыны жада-жадалык шейтпирлеп турарын ус холдуглар айтып олорлар. Канаттын төлөвлөт санын хол устчуларыны деткип, $20 миң өртөктүк техник керексел кийирип турар. Бу болсо бизтерге улуу гидик болгон дээштик ажыл болуптур. Бу техник керекселде мыйыстан жибе кылырда оны кезип киредер, киди сөйөр болгоч темир яштан жибе кылыр аргалык техник берип турарынга өчкүлүктүрбүз. Канат улустун элчин сайтын ямызынан ус холду кишилерин кылган бүдүмелдерин шылгаратып, олардын уран шатабырын экичидер сорулгалык жер бiji сая Америка долларынын техник керекселдерин тузаламжасын жедирип турар эрген. Журталгазы ужун боттарын демсежип ажыл уйла кылып турар журтакчыларны деткир, канатын санын жогул сорулгазы депо улустун элчин сайтын ямызы онзалап айтып турган. Канат санына Моңгол улус жергезинде 380 төлөвлөл керекжидип турар. Бон жер бiji төлөвлөлдү жүгүлө Көпскүл аймактын журтакчыларын деткир сорулгалык тургузунган жибе. Биздин санын эңне жогул сорулгазы болсо, гүзел сонургалынга жеттинип, кылып бүдүрөр үчүн жүткүп турар журтакчылардын сагыштылгазын деткир орук беле. Олардын журталгазынга дөмбөп айттырын шитпирлерде угулатынып турар. Аян жорукчулар көбөй жайнын шагуезинде хол үйлечилеринин кирилгези токтамал эки турар. Харын кыштын шагуезинде болурда аян жорукчуларынын изи үстүп,
иштиккини небешкаш аян жоргчуларынын башка көөр киши турбас. Ындык ушун жылдын 4 эргилтесинде аян жоргчуларынын изин үспес ушун аян жоргчуларына товар кирилгенин, журттун уктук журттакчыларынын артык көбөй ажык товар арганы быжылар керек деп турарын Албандын кишилери мында онзалап айтып турган. Бистин мурну Кажа облустун айтлат Бейжин хорайды бүгүн кыдатын аратын төлөөлөкчүсүнүн хурал бүгүн эгеледи. Бу хуралга коммунист намынын Эренгей Нарым Бижиктин даргасынан эрткен жылын төмөлөттөнгөн Си Жиынны соңгон ажык жыл облустун удуртукчунун ажылдаан Ху Жинтаонун удуртукчунун күлелгелик ажын алыр деп турарын өдөлөп турар. Кыдат улустун намда Эренгей сайтын күлелгелик ажылдап турар. Вен Жебо улус төрө болгоч эт жазактын чогул бодамжаларын угланышкынын тугайында таныштырылга илетке салганын таразында бу хурал эгелендир. Соңку 10 жылдын өзүндө күндүлүк күлелгелик ажылды аткарган ал сөзүндө эт жазактын сайзыралын эрткен жылдагы жетишкиндеринге жетирер, 7-5 кууга жетирер угланышкындык төлөөлөрдүн тутуп ажылдары жөп деп онжалап айткан. 13 күн уламжылатынар бүгү кыдаттын аратын төлөөлөкчүлөрүн хурал атты кыдаттын парламенттин хуралга кыржыкчылар жазакчынын жогул күлелгелик албан дужал аткарар улустарны төмөлөр деп турар. Железе улус төрөнүн токтомол хоронун алдар аттык Итуар улук албан күлелгеликли Качанга амда Эренгей сайтын күлелгелик ажылдап турар. Вен Жибаонун орнунга ажылдар болсо жаз сайттарынын үргезинге төлөөлөкчүлөр төмөлөтүнө. Бажылга жергелешик Будат улустан Япон улуска элчин сайтын ажылдап турган Ван Ю бу улустун жаштыгы керектин сайттын күлелгелик албанынга төмөлөтүнөр деп турар. Медейлер тарап турар. Улуу хуралдын төлөөлөкчүлөр бу хуралдан Демир Орuk ям он ажыл үлезинге хамаралдык айттыргыларны чугала жер болуп турар. Железе эрткен 2011 жылда Дүргөн вагонунун көбөй азыл айттыргылар үндүрүп, көбөй киши амытаны кадык мензинин когуран үчүн менеджменттин коосунда өскөртү керек турарын онзалан. Бу айнын 7-синде күн доостур хурал Си Жипфинин жазак жери журттакчыларынын амдыралын деңелин ылгалын канжап жидирер. Улус төрөнүн улук дээди албан күлелгелик ажылдакчыларынын Абил кылдын керен токтоотур жергелик ажылдарын сөмөлөжүр болуптур. Күндүлүк көрүүчүлөрүбүздөгү бүгүнкү батылда белеткен медебизди дамжыттыбыз. Таразында каттап Вирашкы же ал аймагыр кожон журттар биле менди жагай.